Одоо бүгдээрээ эрх зүй бүлэг сэдвийн 49-өөс 65 дугаар даалгаврыг ажилцгаая. За эдгээр даалгаврууд бол эрх зүйн харилцаа түүний элемент гэсэн сэдвт хамаарсан даалгаврууд байгаа. За 49 дугаар тест бол 1948 он. Яагаад гэвэл 1945 онд Нэгдсэн үндэсний байгууллагыг байгуулад 1948 онд хүний эрхийн түгээмэл тунхлыг батлаж түүний бүх заалтыг нь одоо дагаж мөрдөхийг гишүүн улсуудаа уриалсан. Энэ нь бол хүн төрөлхтний түүхэнд хамгийн тэгшивттэй алхам байсан. За 50 дугаар даалгаврын зөв хариулт нь A. Тэгэхээр 1215 оны Английн Магна Хартыг одоо дэлхийн хамгийн анхны үндсэн хуулийн шинжтэй баримтч гэж үздэг. Яагаад гэхээр энд Магна Хартыг хааны эрх мэдлийг хуулиар хязгаарласан. Тэгээ хаан ч гэсэн хууль цагирагдах ёстой гэсэн энэ зарчмыг тогтоосон баримтч учраас ингэж үздэг байна. 51 дугаар даалгавар тэр алин зөв бэ гэж юм тийм. Тэгэхээр эдгээрээс зөв өгдөл бол B хариулт. Тэр үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрхийг одоо бусад хууль тогтоомж эрх зүйн хэмжээгээр хамгаалдаг. Тэгэхээр үндсэн хуулиар хүний эрхийг баталгаажуулдаг болохоос эрх олгодоггүй. Өөрөөр хэлэх юм бол үндсэн хууль зааснаар бид одоо эрхүүдийг олж авч байгаа биш. Хүн төрөлхөөсөө эрхтэй төрдөг. Үндсэн хууль зааснаар баталгаа болж байгаа гэсэн үг юм аа. Тийм учраас би хариулт нь зөв байх нэ. 52 дугаар тестийг харъя. За одоо иргэн хүн таны эрх зөрчигдсөн бол тэр зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гомдол хүсэлтэд хэнд хандаж гарах вэ гэхээр шүүх, цагдаа, эрх бүхий албан тушаалтанд хандаж гаргана. Тийм учраас тий хариулт нь зөв болно. За 53 дугаар даалгавар болохоор эрх зүйн хэм хэмжээ хэн хэрэгжүүлэх үүрэгтэй вэ гэхээр төр, иргэн, хуулийн этгээд үүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Тийм учраас ди хариулт зөв болно. За 54 дугаар даалгаврыг дутаа ажиллая. Тэгэхээр 54 дугаар даалгаврын зөв хариулт нь B хариулт буюу зөрчигдсөн эрхийг сэргиэх гэдэг нь ямар утгатай ойлголт вэ гэсэн асуулт байгаа. Тэгэхээр зөрчигдсөн эрхийг сэргээнэ гэдэг нь бол одоо зөвхөн тэр хүний эрхийн зөрчил гаргасан үед тэр зөрчил гаргасан хүнийг шийтгэх биш. Мөн одоо эрхээ зөрчүүлсэн хүний тэр бүх хохирлыг нь арилгах, сэтгэл зүйн болон тэр эрүүл мэндийн хохирлын тооцох, амар тайван байдлыг хангах зэрэг олон үе шаттай цаг зүйл ажиллагааг илэрхийлдэг. Энэ зөрчигдсөн эрхийг сэргээх гэдэгт одоо анхны эрхийг сэргээх, нөхөн төлбөр төлөх, нөхөн сэргээж эмчлэх, уучлалт гуйх, хариуцлага тооцох ийм арга замаар одоо хүний эрхийг хамгаалдаг байх нэ. За тэгээд 55-аас 59 дугаар даалгаврууд бол энэ зөрчигдсөн эрхийг сэргээх тэр арга зам дээр дурдсан 5 арга замын тухай даалгаврууд байгаа. Жишээлбэл 55 дугаар даалгавар дээр одоо нөхөн сэргээж эмчлэх гэсэн хариулт нь зөв байгаа. Тэгэхээр нөхөн сэргээж эмчлэнэ гэдэг нь эрхэн зөрчигдсөнөөс болоод тэр хохирогч хүн биеийн болон одоо оюун санааны хувьд хэвийн бус болдог. Тэгэхээр ийм үед одоо нийгмийн амьдралд хэвийн оруулах тэр нөхцөл боломжийг бүрдүүлэхийг бол нөхөн сэргээж эмчлэх гэж хэлдэг. За тийм учраас хариулт нь зөв. 56 дугаар даалгавар дээр болохоор энэ өгдөл бол анхны эрхийг сэргээх энэ арга замд хамаарна. Тэгэхээр анхны эрхийг сэргээх гэхээр яах вэ гэхээр одоо тухайн тэр эрхэн зөрчигдсөн хүн эрхэн зөрчигдөхөөс өмнө одоо тэр анх байсан тэр нөхцөл байдалд нь хохирогчийг аваачихыг хэлдэг. За жишээлбэл одоо сурч боловсрох эрхийн зөрчөөд сургуулиас хассан бол эргүүлж сургуульд нь оруулах өмч хөрөнгийг авсан байсан бол тэрийг буцааж өгөх гэх мэт энэ бол анхны эрхийг сэргээх гэдэг ийм арга зам байх нь. За 57 дугаар даалгавар дээр болохоор хариуцлага тооцох гэдэг арга зам байгаа. Тэгэхээр хариуцлага тооцно гэдэг нь юу гэлтгийг гэхээр хүний эрхийг зөрчсөн хүнд хууль заасан шийтгэл оногдуулах нь бол зүй ёсны хэрэг тийм ээ. Тэгэхээр хэн нэгний эрхийг зөрчиж буруу зүйл хийсэн бол тухайн тэр хүнд бол хуулийн этгээд хуулийн этгээд бол хариуцлага тооцох хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр энэ бол 57-гийн D хариулт нь зөв болно.
За 58 дээр одоо анхны эрхийг сэргиэх боломжгүй бол нөхөн төлбөртүүлнэ гэж байна. Тэгэхээр тэр арга зам яаж хэрэгждэг вэ? Агуулга нь юу вэ гэхээр одоо хүний эрхийн зөрчил болгон анхны эрхийг сэргиэх боломжгүй байдаг. Хүний эд хөрөнгийг устгаад гэмтээсэн бол одоо бүр ингээ устгаад гэмтээсэн бол анхны байдалд оруулах боломжгүй тийм ээ. Тэгэхээр энэ үед яах вэ гэхээр одоо мөнгөнд төлбөр төлөх замаар асуудлыг шийдэх хөөс аргагүй. Тэгэхээр энэ жишээ тохиолдол бол анхны эрхийг сэргиэх боломжгүй бол нөхөн төлбөр төлөх гэдэг арга замд хамаарах учраас би хариулт нь зөв болох нь. За зөрчсөн эрхийг сэргээх дараагийн нэг арга зам бол уучлалтгүйгээд одоо дахин давтаж би ийм зүйл хийхгүй, буруу зүйл хийхгүй гэдэг баталгаа гаргах ийм арга зам байгаа. Тэгэхээр 59 дугаар тестэн дээр бол C хариулт нь зөв. Тэгэхээр буруу зүйл хийж хин нэгний эрхийг зөрчсөн хүн тухайн тэр хүнээстэй уучлалт гуйж дахин давтагдахгүй байх баталгаа гаргах гэдэг нь юу вэ гэхээр одоо өөрийн буруугаа ойлгоод уучлалт гуйгаад ингэх нь бол хүний эрхийг хамгаалахад хамгийн чухал зүйл. Тэгэхээр энэ нь одоо эрхэн зөрчигдсөн тэр хохирсон хүний айдас дарамтыг багасгах нь хамгаалах юм ач холбогдолтой ийм арга зам байдаг. Тэгэхээр энэ 59 дээр бол C хариулт нь зөв болох нэ. За 60 дугаар даалгавар хүний эрхийг хязгаарлах үндслэл аль нь вэ гэж байна. Тэгэхээр эрх зүйт ёсонд хүний эрхийг хязгаарлах 3 үндслэл байдаг. Тэгэхээр 3 үндслэл нь бол энэ 60 дугаар даалгаврын A, B, C гэдэг энэ 3 үндслэл гуруула мөн учраас зөв хариулт нь D хариулт байх нэ. За хэрэгцээ 61-с 65 дугаар даалгавар бол гэрээ, хилцэл, гэрээний агуулга, гэрээ байгуулах санал гэсэн даалгаврууд байгаа. Тэгэхээр энэ ойлголтуудын тухай 10 дугаар ангийн эрх зүй бүлэг заав судлах хичээл дээр бас манай хүүхдүүд үзэж судалсан учраас нэмэлт тайлбар шаардлагагүй хаа гэж бодож байна.